Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний 2024 оны судалгаагаар уул уурхайн салбарт ослын тоо өндөр гарч байгаа бол хүний амьнаас эрсдсэн тоонд барилгын салбарт өндөр байгаа юм а. Тиймээс тус салбарын ажлын байрны эрүүл аюулгүй орчныг сайжруулах, хууль дүрм журмыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх үндсэн зорилготой хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аяныг эхлүүлсэн байна. Гэр бүл төдий нийгэм хамгааллын яамнаас энэ жил энэ цахимжлалтын жил бололтой холбогдлолтойгоор энэ сарын аяны үйл ажиллагааны үндсэн зорилгыг бол энэ манай яамн дээр хийгдэж байгаа цахимжлалтын үйл ажиллагааг нэлээд тодорхой гаргаж тавих ийм үйл ажиллагаа байгаа. За хуулийн шинжилгээ өрөөнд ч гэсэн бид нар үйл ажиллагааг цахимжуулна гэдэг ийм чиглэлүүд бол судалгаанууд хийгдээд үйл ажиллагаанд болоод явж байна. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний 2024 оны судалгаагаар уул уурхайн салбарт ослын тоо өндөр байгаа бол хүний амьнаас эрсдсэн тоо барилгын салбарт өндөр гарчээ. Иймд холбогдох байгууллагуудын зүгээс осол гарч байгаа шалтгааныг тогтоож түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг судалгааны түвшинд явуулах чиглэлийг баримтлан ажиллаж байна. За ер нь хүчтэй нэрвэгдэх өндөрт ажиллах, за давчин оршинд ажиллах энэ чиглэлүүд эрчим хүчний салбар дээр л хамгийн эрсдэлтэй ажлын байрууд байгаад байдаг. За өндөр хүчлэл цохиулах үйл ажиллагаанууд дээр бол цахилгааны аюулгүй ажиллагаа, өндрийн аюулгүй ажиллагаа, за эргэнэн хүчин зүйлд ажиллаж байгаа аюулгүй ажиллагааны чиглэлүүд дээр л нэлээ зааварчилгаа дүрм журмууд дээр үйл ажиллагаа руу оролцож зөвлөгөө өгч авч байгаа. Аяны хүрээнд нэгдүгээр улирлыг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг идэвхжүүлэх улирал болгон зарласан бөгөөд энэ сарын 31-нд эрчим хүчний салбар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Харин 2-3 дугаар улиралд уул уурхай, барилга зэрэг эрсдэл өндөр салбаруудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт ажлууд хийгдэх юм а. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аяны нээлтийн үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинжилэл, цахим шилжилтийн ерөнхий стратеги, хууль эрх зүйн шинжилгээний талаар илтгэл хэлэлцүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудын тэргуун туршлагыг танилцуулахаар төлөвлөжээ.